Сайн уу? Шкафныхаа уурцахсаад ер нь юу өмсөх вэ? Өмсөх хувцас юу ч алга гэж бодох тохиолдол зөндөө байдаг штэ. Жишээлбэл өнгөрсөн хавар яалтчгүй шопинг хийсэн. Мөн шүүгээр дөрөн өнгийн хувцснууд зөндөө байгаа. Гэвч өмсөх юм байхгүй. Яг ингэж бодож байгаа хүмүүс байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Таны шүүгэнд ямар өнгө байх ёстой вэ гэдгээс гадна энэ жилийн тренд өнгийг хийж өгье. Ерөнхийдөө бол хувцас аваад өмсөх юм алга гэж бодож байгаа хүн бол ихэвчлэн өөртөө гоё харагдсанаас авдаг хүн гэж ойлгож байна. Юу ээ, мэдээж өөртөө гоё харагдсанаас авна штэ. Юу гэсэн үг вэ гэж бодож байгаа хүмүүс цөөнгөө байх бах. Тэр хөөрхөн хувцас нь дитейлхтэй эсвэл том поинттай, хүчтэй поинттай загварууд байх нь олон байдаг. Жишээлбэл цөмөрөө Zara-гийн энэ цамцыг харъя. Өнгөрсөн жилээс ахуулаад амтны хээтэй загварууд ерөнхийдөө модонд орж ирсэн тийм ээ. За тэгээд энэхүү загварын хувьд бол үнэний арьсны принттэй баш хөөрхөн хөвчлөлтэй загвар. За үүнийг бол бид нэр джинс өмдөн дээр, мөн богино юбкан дээр, өнгө тагсан брэко өмдөн дээр ч ерөнхийдөө бол айтайхан л харагдана. Гэхдээ оронд нь зүгээр л энгийн сорооч байсан бол илүү олон төрлөөр, илүү олон төрлийн стилээр, маш олон төрлийн айтем дээр цогцох боломжтой биш үү? Блейзерийн дотор, свитер дээр, мөн сүлжмэлийн дотор, за стилийн хувьд классик, офис код, old money, preppy гэд олон стилд хувирах суурь өнгө болж чадж байгааз. Ингээд ганц хоёр өмсгөөс илүү олон удаа өмсөх нь ашигтай биш гэж үү? Ер нь үүнийг санаад авах хэрэгтэй. Тод өнгөтэй, олон дитейлтэй, хүчтэй, поинттэй загваруудыг бид нар олон удаа өмсөхөөр санаа зовоод олон өмсч чаддгүй шүү дээ. Энэ загваруудыг ихтэй жилдээ 4-5 удаа л өмсөх болов. Энэ загвар чинь тренд болоод байгаа биз дээ. Гэхдээ тренд яадаг вүлээ? Дараагийн сизон эхлэхэд модноос гардаг. Ингээд тухайн айтем нь бидний нөгөө өмсөх хувцас юу ч алга гэдэг шүүгийн нэг хэсгийг бөглөгч айтем болж авардаг. Ер нь Zara шиг брэндүүд трендийг хурдан дамжуулдаг сайн татай боловч түрүүн хэлсэн шиг модноос хурдан гарна. Ингээд л жил бүр дахин өөр өнгийн загварууд, өөр өнгийн айтемууд авах төрөн шүү дээ. За тэгвэл энэ асуудлыг шийдэх аргыг хурдан хэлж өгье. Өмсөх хувцас юу ч алга гэж бодож байгаа бол өмд, цамц, гадуур хувцастай нь өнөөдөр ярих гол суурь өнгөнүүд байхгүй байх тохиолдол өндөр. Тийм болохоор одоо надтай хамт шүүгийн дэнийг анализ хийж үзье. Шууд хэлэхэд хаар, цагаан, бэж, саарл энэхүү дөрвөн өнгө бол хувцаслалтын ерөөсөө суурь өнгө гэж ойлгож байна. Хэрвээ таны хувцсны шүүгэнд эдгээр дөрвөн гол өнгийн айтем байхгүй бол нэг хувцас олон татаж өмсөд байгаа юм шиг. Эсвэл нэг л уйтгартай мөн өнгө хоорондын хослолуудыг сайн зохицуулж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Ерөнхийдөө 90 тойронд маань маш гоё хувцалдаг, бэгжин, аюу юм загварын мэдрэмжтэй гэсэн хүмүүс байдаг штэ. Тэгвэл тэр хүмүүсийг ахин нэг анзаараад үзээрэй. Өнгөний маш зөв оновчтой хослолыг тэр хүмүүс бас хийдэг. Гэхдээ энэ нэг их эд шидийн ч юм уу, аюу хэцүү, өнгөний онлын тухай, өндөр мэдрэмжтэй, ер нь их урлагтай ойрхон ч юм уу, тийм амьдралаас холын юм бол ерөөсөө биш. Маш энгийн. За тэгвэл гол сэдв рүү оръё. Энэхүү гол дөрвөн өнгнөөс хамгийн чухал өнгө нь бол бэж болон саарл өнгөний хослол. Хоорондоо ялгаатай хар ба цагаан өнгийг энэ хоёр завсрын өнгөөр уйлгаж өгвөл хэлбэрхэн сайхан лук амжилттай бүрдэж чадна. Тиймээс хамгийн чухал өнгө бол саарл ба бэж гэж хэлж болно. Ингээд дизайны хувьд дэгжин, олон дитейлтэй, мөн хүчтэй поинттэй загвар өмсөөгүйч гэсэндээ суурь өнгөнүүдийг хослуулж чадвал илүү загварлаг харагдах боломжтой. Хар цагаан мөн саарл өнгө. За дахиад хар цагаан мөн бэж өнгө. Энэхүү хослол нь ерөөсөө муухай харагдах боломжтой хослол гэж ойлгож байна. Яг энэ гурван хослол өнгө биш, жаахан ялгаатай байсан ч зүгээр. Хар цагаан бэжээс цагаан өнгөний оронд ай бур яв. За мөн саарл өнгө нь илүү цайруу, эсвэл илүү гүн саарл айч хослол нь мөн сайхан харагдах ба энэ гурвын хослолоос ганц өнгө нь аксессуараар орж ирвэл бас их давгүй лук бүрдүүлж олно. Хамгийн гол нь хар цагаан өнгийг л хооронд нь холбож өгөх хэрэгтэй. Бас хаки камел, light brown зэрэг завсрын өнгүүдээр хар цагаан өнгийг холбож өгнө. Утал цүнхэгч бас энэ дөрмээр хослож өгөх нь үр дүнтэй. За хэрвээ таны шүүгэнд саяны хэлсэн суурь өнгөнүүд байгаа бол одоо энэхүү суурь өнгийн элементүүд дээрээ трендийг оруулж ирээ. Энэ жилийн загварын шоунаас хамгийн их ажиглагдсан принт бол хөндлөн босоо судлууд юм. Бүрэн хэлсэн хар цагаан бэж саарл өнгөн дээрээ ерөөсөө судалтай ганц айтмыг нэмээд өгөхөд таны стил илүү бүрэн гүйцэд трендийг харагдах боломжтой. Тэгэхээр энэ жил ганц кодыг нэмээд авахд суурь өнгөн дээр нэмэх нь судалтай принт. За ингээд хамгийн сүүлд хэлж өгөх тип бол эдгээр суурь өнгөн дээрээ хүч өгөх өнгөний тренд. За энэ жил Pantone-оос пастел өнгөнүүдийг нэлээд санал болгож байгаа. Ягаан, цэнхэр, бас шар эдгээр өнгөнүүдийн бууралттай тавхан шүү дээ. Тренд өнгийн ганц айтмыг л үндсэн өнгөнүүд дээрээ нэмээд өгөхөд хувцлалт сэргээд л ирнэ. Жишээлбэл саарл өнгөтэй шар өнгийн сороочг. Мөн ягаан болон бэж өнгийг цагаан өнгөөр холбож болно.
Цэнхэр өнгөг ч мөн саарал цагаан өнгөөр холбож өгөхөд сайхан харагдана. Ингээд хувцсны шүгээнд заавал байх ёстой гол өнгөнүүдийн талаар хүргэлээ. Дараагийн контентороо хувцсны шүгээнд зайлшгүй байх айтмуудыг хүргэх болно.